тэрэ гар утастай холбоотой хэрэгтэй зөвлөгөөнүүдийн талаар ярилцъя гэж бодлоо. За хамгийн түрүүнд болохоор батарейныхаа хээлтийг шалгадаг вэ гэж. За гар утас зарах үед энэ бол бас хүмүүст бол мэдхэд илүүдэхгүй байдаг. Яагаад тэгэхээр батарейны насжилт нь ингээ муудах тусам утсаа ингээ буцаа зарахад мөн бас хэрэглээ талаасаа бол сайн бол төлөө авахгүй. Тэгэхээр утсаас одоо батарейгаа солих тохиолдолд мэдээж бас зардал гардаг. Тэгээ бид нар яах ёстой вэ гэхээр iPhone утсан дээр бол settings хэсэг рүү буюу тохиргоо хэсэг рүү ороод батарей гэж ингээ харагдаж байгаа. Тэрнийхээ батарей хээлтийг ингээ шалганаа. За тэгээд батарей хээлтийн charging хэсэг рүү орохоор ер нь бол 100%-аас доошлох ингээ маягаар одоо энэ дэр бол 91% таа харагдаж байна. 80-аас дээш бол ерөнхийдөө бол сайн гэж харагддаг. За тэгээ батарей хээлтээ яаж одоо сайн байлгах юм бэ гэх юм бол бид нэр iPhone утасны хувьд гэх юм бол ер нь ямар ч утасны хувьд байж болох байх. Утсаа ингээ шүн залгаатай хонуулаад идэг. Тэр үл айгаа батарей хээлтийг ч муудах бас нэг шалтгаан болдог. Дээрээс нь хит ингээ өндөр цэнхтэй байнга байлгаад байх. Эсвэл хит бага цэнхтэй байлгахыг бол сайн гэж үздэггүй. Жишээлх юм бол iPhone утасны хувьд гэх юм бол 20-оос одоо 80% цэнхтэй байхыг бол сайн гэж одоо батарей хайлтанд бол сайн гэж үздэг. За дараагийнх нь хэсэг болохоор бид нар ингээ одоо утсаа байнга цэнэглэх боломжгүй газар тий хөдөө аяллаар явж явах ч юм уу батарей чайгаа хурдан дуусаад байдаг. Тэгэхээр одоо цахилгаангүй газар руу явахаас өмнө бол ер нь юу яах хэрэгтэй? Утасныхаа low power mode гэж байдаг. Энэ нь болохоор одоо ямар шаардлагагүй батарей хиддэг апдейт хийх шаардлагагүй ч юм уу тий. Заавал сүүлийн одоо шинжилгээг татах шаардлагагүй аппликейшнуудыг чи ингээд бүгднгийн ингээд тохируулах зарчмаар ажилладаг юм low батарей power mode гэж байдаг. За энэ нь болохоор юу гэхэд одоо утасны чинь цаана нүдэнд харагдахгүй ингээд background гэж ярддаг хийгдэж байгаа одоо янз бүрийн даунлоадууд, таталтууд зэргийг бол ингээд зогсоогоод тэгээ батарейг чинь бол илүү удаан ашиглах боломжийг олгодог. Батарей low power mode-ыг дэвтгчүүлснээр энэ баруун дээд буланд чинь батарейны зураг чинь ногоон өнгөтэйсэн бол юм шар өнгөтэй болж өөрчлөгддөг байгаа. За дараагийн хэсэгтэр болохоор Face ID, Touch ID-г яаж тохируулах вэ? Сүүлийн утсууд ер нь бол Face ID бол тохируулдаг болсон байгаа. За тэгэхээр мэдээж энэ бол давуу талтай гар утсаа одоо бусдад ашиглуулахгүй байх, хувийн мэдээлэлээ тий магадгүй дансандах одоо мөнгө төгрөг алдахгүй байх бас боломжийг бол Face ID мань олгодог. Тэгэхээр settings хэсэг рүү орж байгаад бас ялгаагүй Face ID-ийн passcode гэдэг юм менюний хэсэг байгаа. За энэ рүү орсноор setup alternative appearance гэдэг арах юм бол та ингээд дээрх зааврын дагуу толгоогоо ингээд баруун зүүн дэш нь эргүүлэх маягаар Face ID-гаар тохируулах боломжтой. За application устгахын оронд бол offload хийдэг бас нэг арга байдаг. За энэ маань ямар давуу талтай юм бэ гэх юм бол интернет багцуудаа хязгаартай үед аппликейшнийг чинь дахин ингээд татаадах шаардлагагүй датаг хэмндэг гэсэн үг. За тэгэхээр ер нь storage буюу одоо утсан дээрх зайгаа хэмнээ гэж бодож байгаа юм бол устгахын оронд offload app гэдгийг нөө тохируулж болох юм байна. За энэ нь болохоор settings хэсэг рүү ороод жишээлх юм бол одоо iTunes-ийн App Store руу орж байгаад энэ хуучны утснууд дээр бол ингэж харагдаж байгаа тий. Энэ руу орж байгаа тухайн аппликейшныхаа одоо энэ жишээл Genius гэдэг аппликейшн байна. За энэ аппликейшныхаа offload app гэдгийг тохируулж байгаа юм бол утсан дээр ч одоо эзэлж байгаа зайг нь бол ингээд цэвэрлэж өгдөг. За тэгээ дахин одоо install хийх үед бол утсан дээр ч ажилласан хэвээрээ байх болно. За байнга ашигладаг аппликейшнуд бол ингэчүүл бол зүгээр санагдаж байгаа. За back tab гэж байдаг. За back tab нь ямар учиртай юм бэ гэвэл түргэн скриншот авах. Тэгээд гэрэл асаах зэрэг өдөр тутмын хэрэглээнд бол маш амар тохиргоо байдаг. За энэ маань яаж ингээд tab гэхэр чинь зохих үйлдэл гэсэн үг шүү дээ. Тэгэхээр settings руугаа ороод accessibility гэдэг одоо меню руу орох юм бол танд touch гэд хурууны зурагтай меню харагдаж байгаа. За энээсээ back tab гэдэг хэсэг дээр нь бол очоод tab to wake гэдгийг идэвхжүүлчих юм бол 2 удаа эсвэл 3 удаа тавших үйлдэлээс одоо хамаарад тухайн одоо үйлдэлийг хийх боломж болно. Одоо жишээлбэл та 2 тавшууд камера гаргадаг ч юм уу иймэрхүү одоо тохиргоог хийх боломжтой. Тэгэхээр заавал хуцаа нэгээд меню руу ороод камераны их одоо хугацаа алдахгүйгээр 2 тавшуул та хэрэгтэй одоо камера гаргах эсвэл дуудлага хийх ч мессеж үчих ч юм уу тухайн функц ингээд тохируулчих болдог гэсэн үг.
За screen time гэж бас ойлголттой. За энийг бол эцэг эхчүүд бол сайн мэдж байгаа. Хүүхдүүд одоо утсаа хит их ашиглаж гин үгүй юу гэдгийг нь бол одоо screen time-ыг хараад бас шалгаж болдог. Хүүхдүүд өөрсдөө ч гэсэн энийг шалгаад би ер нь одоо хичээлийн даалгавар ихтэй үед ингээ утасны цаг маань утасны хэрэглээ маань хэр өндөр байна гэдгээ өөрөө ингээ хянаа тохируулаад явах боломжтой байдаг. За screen time гэдэг ингэж харагддаг. За энэ жишээн дээр болохоор 2 цаг 45 минут ашигласан байна. Тэрний одоо цаг 13 минут нь social network ашигласан бол 50 минутын entertainment буюу одоо тоглоом те productive гэхээр илүү бүтээмж талдаа одоо юу гэдгийг те тооны машин ч юм уу тиймэрхүү үед зүйлс ашигласан үед бол таймер ч юм ашиглаж байгаа үед бол productivity гэдэг мод руу орно. За төрлөө орно. За focus mode гэж байдаг. За focus mode нь бол ялангуяа ажил хийж байгаа, суралцж байгаа хүмүүст бол маш хэрэгтэй. Энэ бол танд нэг анхаарал төвлөрөлийг ч юм бол бас хангалттай хэмжээнд дэмжиж өгдөг. Одоо бид нар хуучин бол одоо утаснуудаар бол focus mode гэж байхгүй. Тэгэхээр ер нь шүүн ингээл шүүний 2 цаг ч гэсэн хүмүүс залгалаа гэхэд ингээ утас чинь дуураа сэрдэг бол одоо энэ дээр хизээ ажиллахын, хизээс хэдэн цагийн хооронд ажиллахын голдуу одоо өглөө 9-өөс орой 6 цагийн хооронд ажилладаг бол за тэрийг тохируулах те. Одоо орой 11-ээс хойш одоо дуудлага хүлээж авмаар бол орой 11-ээс хойш өглөө одоо 6-7 цаг хүртэл унтах цагаа ингээ тохируулах юм. Иймэрхүү байдлаар тохиргоо хийж болно. За үүнийг хийхин тулд ялгаагүй settings дэс рүү орлоо. Focus гэдэг юм сарны зурагтай меню байгаа. Энэ дээрээ дараад хизээ тань руу хүн залахгүй байвал за do not disturb дээр тавих. Personal би одоо өөрөө хувийн цагаа, sleep цагаа, унтах цагаа, ажиллах цагаа тохируулна. За энэ дээр бас нэг мэдэх ёстой зүйл нь хүмүүс ингээ focus тавьчихаар гэр бүлийнхэн ойр дотны хүмүүс чинь ингээ залгаж чадахгүй гэж боддог. Эхний 3 удаагаас хойш дуудлага те хамгийн ойр дотны одоо favorite дээр ч байгаа хүмүүс гэсэн үг шүү дээ. Тэр хүмүүсээс 3-аас дээш удаа ингээд залгах юм бол шууд дуудлага нь орж ирнэ. Шүний хідэн цагт ч байсан, та ямар модтой байсан ч. Тэгэхээр одоо ямар нэгэн гинтийн одоо тантай ярилцах шаардлагатай зүйл гарлаа гэх юм бол та ингээд миний утас огт урахгүй байна гэхээс бас санаа зовох хэрэггүй. Бас та өөрөө хүсвэл ямар хүмүүс энэ focus модонд ч хамаарахгүй вэ гэдгийг бас тохируулж өгч болдог байгаа. Тэгэхээр ямар ч үед одоо ээж аав чинь хурц ихнэр чинь залах юм бол авдаг байхаар бас тохируулж болно гэсэн үг. За iCloud гэдэг ойлголт байдаг тийм iCloud-ыг бол ихэнх хүмүүс мэддэг байх тийм гар утсан дээр байж байгаа дата өгтлөө бол хадгалдаг юм үйлчлэг байдаг. За 200 ГБ 1 тера гэдэг ингээд хэмжээний хувьд юм зур за жилийн хураамжтай бас байдаг байгаа. За тэгээ энэ маань ямар давуу тал биднэрт өгдөг гэхэд ямар нэгэн байдлаар уцаа гэмтээ хийвдэг ч юм уу эсвэл хулгаад алдсан тохиолдолд таны утсан дээр яж байгаа зураг одоо тэмдэглэл чухал одоо утасны дугаарууд мессежүүд зэрэг зүйлс чинь бол ингээ хадгалагдана гэсэн хамгийн гол нь та iCloud үйлчлэгийг ашиглаж байгаа бол эдгээр тохиргоонуудаа бас одоо зураг жишээлбэл iCloud руу хадгалнаа, мессеж хадгалнаа гэдэг тохиргоонуудаа хийгдсэн байна уу буюу iCloud руу ороод application using iCloud буюу iCloud-ыг ашиглаж байгаа аппуудын жагсаалт гэж байна. За эндээсээ ингээд юу н on хийгдэж, юу н off хийгдсэн байна гэдгээ бас харж болно. Ерөнхийдөө бол дефолт тохиргоо нь бол нэлээд боломжийн мессежүүд, за зургууд, тийм календарууд зэрэг бол хадгалсан байдаг. Гэхдээ бас нэмэлтээр та өөрөө бас хадгалах боломжтой. За дараагийн хэсэг болохоор Siri гэж ярьдаг тийм одоо бидний ухаалаг утасны одоо туслах. За Siri ашиглаад ер нь гар ингээ завгүй одоо жишээлбэл жолоо барьж байгаа юм хоол хийж байгаа үед хэрэглэх боломжийг Siri маань олгодог байгаа. Тэгээд түлхүүр үг нь болохоор Hey Siri. За энэ үгээ бас өөрчилж болно. Энийг бас энэ тохиргоогоо бас одоо унтрааж хасааж болно. Зарим хүмүүс ингээд кино үзэж ах ч юм уу тий ингээд ямар нэгэн байдлаар Siri гэдэг төстэй үг гараад ирэхэд утас нь эсвэл iPad нь ингээд ажиллаад асуугаад за yes гэдэг ингээ асуугаад байдаг. Тэр тохиргоогоо унтраа гэх юм бол та ялгаагүй settings руугаа ороод Siri and search гэсгээс listen for hi Siri эсвэл press home for Siri гэдэг тохиргоо асаах унтрах уу гэдгийг тохируулж болно. За тэгээ мэдээж хэлний тохиргооны хувьд бол одоо англиар ярьдаг байгаа. ChatGPT бол монголоор асуусан ч бол сүүлийн үеийнх нь бол ажилтдаг болсон байгаа. За hidden photo гэдэг хавтус бас байдаг. Эдрийг бид нар бол бас төдийлөн мэдтгүү. Энэ болохоор зураг одоо илүү хувийн зураг тий бичлгүүдээ ингээ хадгалахыг хүсэх юм бол та hidden photos гэдэг ийм боломжийн хавцыг ашиглах боломжтой. За phone photos application руу орж жагаад hidden album гэдэг энэ дефолтоор буюу одоо анхны тохиргоо нь бол асаалтгүй одоо унтраатай байдаг. За энийг та идэвхжүүлэх юм бол одоо өөрөө хувийн зураг одоо хадгалах боломжтой тийм
хавтас гарч ирдэг ахны. За widget гэдэг зүйл гарч ирж байгаа сүүлийн утсууд дээр энэ маань болохоор бид нар хуучин болонгийн аппликейшнуудаа бүгднийг ингээд дэлгэцэн дээр өрөөд тэгээ өөрөө хаана юу байгаагаа ингээд мэддэг, тэгээ орж хардаг байсан бол widget-ийн тусламжтайгаар та заавал тэр аппликейшн руугаа орж заавал шалахгүйгээр шууд харах боломжийг олгодог. За жишээлбэл хамгийн их түгээмэл хэрэглэгддэг нь бол мэдээж цагаагаар аппликейшн байгаа, календар байгаа тий. За жишээлбэл яаж харуулах вэ гэхээр та утаснаа дэлгэцэн дээр удаан дарах юм бол аппликейшн чинь ингээд хасах тэмдэгтэй болоод гараад ирнэ. Буюу тухайн скринээс устгах юм уу эсвэл бүр аппликейшн устгах гэж юм гэдэг тохироо гарч ирдэг. За энэ дээр болохоор та дээр edit товчийн дараад add widget гэж байж байгаа. За add widget дотроос жишээлбэл та календар гэд гаргах юм бол календар чинь заавал задлахгүйгээр бүх ингээд бэлэн байгаа. Одоо календар дээр байгаа ойрын энэ өдрийн ч юм уу эх 7 хоногийн ч юм уу одоо товлсон зүйлүүд гараад ирэх бас боломж нь олгогдсон. Цаг агаарын хувьдаас адилхан. Тэг хамгийн гол нь widget нь бэлэн байгаа аппликейшнуудын жагсаалт search widget гэдэг энэ одоо менюн дотор ч гараад ирдэг байгаа. Тэгэхээр подкаст байх юм уу, фитнесийн аппликейшн байх юм уу, танд одоо ямар гарт ойр байнга харагдах шаардлагатай аппликейшн бэ? Юу вэ? Тэрийг сонгоно гэсэн үг. За хамгийн сүүлд нь болохоор live text гэж бас орж ирсэн байгаа. Энэ маань яадаг вэ гэхээр та одоо ингээд намын дэлгүүрч ч юм уу ямар нэгэн одоо зарын хуудаснаас самбарнаас ч юм ингээд текст харах юм бол тэрийг ингээд шууд оруулаад тэр текстийг уншуулж таниулж хуулж авах боломжийг бол олгодог. За жишээлбэл энэ зурган дээр бол одоо ингээд савтай хүнсний зүйлийн ингээд зургийг нь шууд уншуул камер руу оруулаад тэрнээсээ шууд ингээд очиж гараараа одоо сонгох маягаар текстийг ингээд копитэж авах боломжийг бол олгодог. За энэ маань бол заавал ингээд гараараа бичдэг байсан. Тий ингээд зөвхөн зураг байдлаар хадгалаад зурган дээр бол ямар ч юм зургнаас бол ямар ч одоо текст копидох боломжгүй байсан шүү дээ. Тэгэхээр энэ зүйлийг бол байхгүй болгоод эсрэгээр хэрэглэхэд бол маш хялбар болж байгаа. Одоо гар утсны дугаарыг жишээлбэл зургийн дараад та дараа нь гар утсны дугаараа копидоод шууд залгах ч юм уу мессеж хүчих боломжийг жишээлбэл олгоно гэсэн. За энэ удаагийнхаа дугаараар бол iPhone утастай холбоотой хамгийн одоо түгээмэл ашиглагддаг хэрэгтэй юм зөвлөмжүүдийг хүргэе гэж бодлоо. Тэгээ дараагийнхаа tips болонгаар бас бидний амьдралд хэрэгтэй зөвлөмжүүдийг хүргэе гэж байна. Баярлалаа.